За сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдрийн семинарын сэдэв бол теолог буюу шашны сургаалыг үзэн. Тэгэхээр теологи юу юм бэ? Энэ философитой ямар холбоотой юм бэ? ертөнцийн дүр зурагтай ямар холбоотой юм бэ гэж. За теолог. За теолог гэдэг бол теос буюу одоо эртний грек хэлний теос бол орчин үеийн англи хэлний god гэдэг үгтэй тэнцүү буюу орчуулах юм бол эзэн тэнгэр, бурхан тэнгэр, бурхан гэсэн одоо утгатай үг юм. За логос буюу бол судлал гэсэн утгатай үг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол теолог гэдэг бол бурханыг судалдаг тийм сургаал. Эзэн тэнгэрийг судалдаг юм сургаал гэсэн утгатай үг байх нэ. За тэгэхээр шашин судлалын одоо үндсэн асуудлууд байна. Өөрөөр хэлбэл шашны философи юу судлах вэ? Ямар асуултуудтай? Та бүхэн бол анзаарч байгаа сэдв болгон одоо тийм ээ философийн салбар болгон өөрийн гэсэн одоо асуултуудтай байдаг. Өөрийнхөө одоо шийдвэрлэх ёстой. За тэгвэл шашин судлалын буюу шашны философийн одоо асуудлууд юу юм бэ? Бурхан тэнгэр буюу эзэн тэнгэр байдаг үү? Өөрөөр хэлэх юм бол нөгөө орсоор бол Бог, англиар бол God. За тэгээд грекээр бол Theos гэдэг үг бол монголчууд орчуулахдаа бурхан тэнгэр, эзэн тэнгэр гэж орчуулад байгаа юм. За тэгэхээр ийм одоо бурхан тэнгэр буюу God байдаг үү? За бурхан тэнгэр гэж байдаг бол бурхан тэнгэр гэж юу вэ? Бурхан тэнгэр гэж хэн бэ? За бурхан тэнгэр оршдгийг бид хэрхэн батлах вэ? Үнэхээр оршд юм уу? Хэрвээ бурхан тэнгэр оршдог бол ертөнц дээр байгаа зовлон зүдгэр болон муу мухай зүйлсээ бид хэрхэн тайлбарлах вэ? Бурханд итгэх итгэл үнэхээр хэрэгтэй юу гэсэн эдгээр асуултууд оршдог байна. За хүүхдүүдээ гэрийн даалгаварт эдгээр асуултнуудад хариулаарай. Мэдээж хичээл одоо тэдгээр даалгавар гэдэг эмхэгцтэй цэгцтэй тэмдэглэл хийхээ мартаоцай. За тэгэхээр ер нь бол одоо бүгдээрээ энэ бурхан тэнгэрийн одоо логонуудыг харж байна. За энэ символ буюу бэлэг тэмдгүүдийг хараад та нар аль тэмдэг нь аль шашных вэ гэдгийг бол ерөнхийдөө гадарлаж байгаа бах тий. За тэгэхээр шашин гэж юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. За тэгэхээр шашин гэдэг бол одоо тийм religion буюу религия гэдэг холбоо харилцаа гэсэн утгатай латин үгийг бид нар одоо шашин гэж орчуулдаг. Өөрөөр хэлэх юм бол холбоо харилцаа гэдэг утгатай латин үгийг бид нар шашин гэж орчуулж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг бурхан тэнгэр God буюу тийм нэг трансцендентал зүйлэн хүн байна. Тэр хоёрын хоорондын одоо тийм харилцаа холбоог бид нар шашин гэж нэрлэж байгаа юм. За шашны философи нь шашны үзэгдлийг судлахад чиглэсэн философийн салбарыг хэлж байгаа. За тэгэхээр зөвхөн орчин үеийнхнийхийг л одоо онцлоход шашин гэж юу вэ гэсэн асуултанд одоо шашны тухай 200 гаруй тодорхойлт байгааг зарим судлаач нар дурдсан байна. Өөрөөр хэлбэл эцсийн байдлаар энэ бол шашин юм а гэдэг нэг тодорхойлт одоо тийм ээ хүрээгүй байх нь. За хэдийгээр шашин нь эд шид мөрөгөл залбирал зэргийг багтаасан онол практикийн нарийн тогтолцоо боловч философч шашны үнэнний баталгааг үнэлэхэд анхаарлаа одоо тийм ээ голлон хандуулдаг. За жууд буюу одоо тийм ээ еврейчүүдийн шашин, христийн шашин, исламын зэрэг одоо шашны гол уламжлалт хамгийн одоо чухал үнэтэй зэнтэй одоо тийм ээ тэдгээр шашин одоо оршин байгааг нь одоо баталдаг эзэн бурхны оршин байх үе мөн чанар үйл ажиллагааны тухайд. Өөрөөр хэлэх юм бол альва шашин. За тэгэхээр та бүхэн анхаараараа энд буддын шашин гэж байхгүй. Буддын шашинд эзэн бурхны тухай, эзэн тэнгэрийн тухай, бурхан тэнгэрийн тухай өөрөөр хэлэх юм бол орсоор Бог, англиар God гэдэг ойлголт байдаггүй. Орсоор Бог, англиар God, монголоор орчуулах юм бол эзэн тэнгэр, бурхан тэнгэр гэж байгаа орчуулагддаг энэ одоо субъектийн одоо тийм ээ энэний тухай хаана ярьдаг вэ? Жүүдийн, еврейчүүдийн шашинд ярина, христийн шашинд, исламын шашинд ярина. Бүтээгчийг эзэн тэнгэр, юмны эзэн болж байгаа тийм бурхан тэнгэрийн тухай ярьж шít. Тэгээ эдгээр шашинд энэ бурхан тэнгэр, эзэн тэнгэр яаж оршин байдгийг, ямар мөн чанартай юм бэ гэдэг нь бол гол түлхүү болж идэг бах нэ.
За одоо жишээлбэл еврейчүүдийн шашин та бүхэн мэдчихэе. Христийн шашин, еврей гих мэтлэн гэ. За тэгэхээр эзэн бурхан үнэхээр бэдэггүй. Одоо энэс хойш бүгдээр гад гэхээр явж идэх үү? Яагаад гэвэл эзэн бурхан тэнгэр гэ янз бүрийн орчуулгатай. Тэгээ аль нь бас оновчтой вэ гэдэг бас одоо тодорхойгүй. Гэхдээ миний хувьд эзэн бурхан гэдэг орчуулга нь арай одоо оновчтой юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ бүгдээр энэс хойш God гэж явчих идэх үү? За тэгэхээр God буюу Бог үнэхээр байдаггүй гэдэг дээр бол янз бүрийн одоо тийм ээ үндэслэгээнүүд байна. Байдгийг нь үндэслэхэд бол за тухайлах юм бол абстриор үндэслэгээ, космологийн үндэслэгээ, теологийн гэсэн одоо үндэслэгээнүүд байна. За тэгэхээр одоо бурхан байдаг эсхийг баталсан хоёр баталгаа. Нэг нь абстриор үнэлгээ, нэг нь априор одоо үндэслэгээ гэсэн хоёр үндэслэгээ байж идэг. Бурхан тэнгэрийг одоо оршин байдгийг баталсан одоо юм хоёр үндэслэгээ байдаг шүү дээ. За тэгвэл абстриор буюу туршлагынх, априор нь бол одоо тийм ээ онолынх гэж хоёр хуваагдаж байгаа. За абстриор буюу одоо туршлагын одоо үндэслэгэнд бурхан тэнгэрийг юу гэж одоо тийм ээ бурхан тэнгэр эзэн бурханыг юу гэж одоо баталсан байдаг вэ? За нэгдүгээр ертөнц, орон зай, цаг хугацаа, оршин байгаа учраас бурхан байгаа гэсэн үг. За тэд өөрсдийнхээ шалтгаан болж чадахгүй. Өөрөөр хэлэх юм бол ертөнц, орон зай, цаг хугацаа бол өөрсдийнхөө шалтгаан болж чадахгүй. ертөнц үүсгэхийн тулд, орон зай үүсгэхийн тулд, цаг хугацаа үүсгэхийн тулд ямар нэгэн бурхан тэнгэр хэрэгтэй гэж үзэж байгаа байхгүй юу? За ертөнц, орон зай, цаг хугацаа бол оргүйгээс үүсээгүй. Тэгэхээр одоо юу нөөс үүсгэнэ үү? Эзэн тэнгэрээс үүсгэнэ. За ертөнц, орон зай бол шалтгаалцлын төгсгөлгүй одоо хэлхэнд нөлөөлөхгүй. За иймд орон зай, цаг хугацаанаас ангид шалтгаалцлгүй зүйлээ тодорхойлох ёстой гэж үзэж байгаа. За дараа нь теологийн үндэслэл нь болохоор цаг, байшин, зав, зэрэг нь загвар шийдэл итгэдэг бөгөөд ухаалаг нэг нь үнийг төлөвлөн бүтээдэг. За орчлон ертөнц загвар шийдэлтэй иймд орчлон ертөнцийг ухаалаг нэг нь төлөвтэй бүтээсэн гэх мэтлэн. За онцлог үндэслэлээр эзэн бурхан бол хамгийн агуу, хамгийн төгсөө. Оршин байгаа нь оршин байхгүйгээс илүү агуу, илүү төгсөө. Гэх мэтлэнгээр одоо яах нь абстриор болон априор байдлаар бурханыг одоо бурхан байгааг бол үндэслэдэг байх нэ. За тэгэхээр бидний хамгийн сайн мэддэг ойлголтууд байна. Бурхан Будда, Есүс Христ, Аллах тэнгэр. Тэгээ энэ гурван зурагнаас яг Бог, God, эзэн тэнгэр гэдэг ойлголтод одоо тийм ээ Христийн шашны Бог, Аллах тэнгэрийн одоо тийм ээ тэр тэнгэр байна. Тийм Бог, God гэдэг ойлголтод бурхан Будда ордгүй шүү хүүхдүүдээ. За тэгэхээр эдгээр уламжлал эзэн бурхныг бийгүй, хүнэрхүү, мөнх, бүрэн одоо чөлөөтөө, бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч, орчлон ертөнц хүний бүтээгч, ивэгч, гисгэгч гэж ойлгож байна. Өөрөөр хэлэх юм бол энэ эзэн тэнгэр гэдэг ойлголтын цаана бид нар юу ойлгоод өгөхээр бүхнийг чаддаг, бүхнийг мэддэг, бүхнийг гисгээдэг гэсэн юм ойлголтыг бол бид нар багтааж идэг. За шашин сүсэг бишрэл үнэхээр тэргүүлэх байр эзэлдэг бөгөөд босож зогсчоод эзэн бурхны оршихуйг баталгаан сөхөрч суугаад түн талархаас тис өөр зүйл гэсэн одоо үгч бол байж идэг байна. За тэгэхээр эзэн бурхан байдаггүй гэдэг асуулт гарч ирж байгаа юм. За энэхүү асуултанд одоо Германы философч Иммануэл Кант юу гэж хариулсан байдаг гэхээр эзэн бурхан байгаа гэж төсөөлөх нь ёс суртахууны үүднээс зайлшгүй юм. Тэгэхээр Кант бол ёс суртахууны үүднээс эзэн бурхан тэнгэрийн тухай ярьсан. Үнэхээр эзэн бурхан тэнгэр байдаггүй юу гэдэг бол өөр асуудал. Харин би ёс суртахууны хувьд эзэн бурханд итгэж амьдрах юм бол би ёс суртахуунлаг амьдрна, миний амьдрал утга учиртай амьдрна гэдэг асуудлыг бол Иммануэл Кант бол ярьсан байдаг. За ингээд энэ шашны хүрээнд оюун ухаан, сүсэг бишрэл хоёрын ялгаатай байр суурь гэдэг. Өөрөөр хэлэх юм бол шашинд
бурханд итгэж байгаа байдлаар зарим хүмүүс бол оюун ухаанаараа итгэдэг. Зарим хүмүүс бол сүсэг бишрэлээр итгэдэг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол би Христийг итгэдэг байдал магадгүй би оюун ухаанаараа итгэдэг байж болно. Эсвэл би Христэд сүсэг бишрэлээр итгэдэг байж болно. Тэгэхээр хүн болгоны бурхан тэнгэрт итгэдэг, Христэд итгэдэг, аллах тэнгэрт итгэдэг итгэл нь хоёр болж ш. Нэг бол оюун ухааны хүрээнээс итгэж идэг, нэг бол үнэхээр сүсэг бишрэлээр итгэж идэг. Ийм байх нь. За тэгэхээр өнөөдөр хүртэл хүмүүс ертөнд зургалж оршин байсан уу, аль эсвэл эхлэлтэй юу гэсэн асуудлаар хуваагдмал санал бодолтой байдаг. Өөрөөр хэлэх юм бол ертөнд одоо тийм ээ хэрхэн оршин байдгүй гэдэг асуулт бол өмнөх одоо хичээлдэр үзсэн онтологи хичээлийн гол сэдв. Тэгэхээр хүмүүс одоо та нар төсөөлтөө үнэхээр одоо тийм ээ ертөнд анханасаа өнөөдрийн бидний амьдарч байгаа шиг анханасаа байсан болов аль эсвэл ямар нэгэн зүйлээс эхлэлтэй юм болов хин нэгэн тэрийг бүтээсэн болов гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр бид энэ асуултын хариуг Пицаг одон орон судлаас хайдаг бол өнгөрсөн үед энэ нь илүү философи, теологт илүү хамаарласан. Өөрөөр орчин үед бол ертөнц үнэхээр бүтсэн гэдгийг бол бид нар Пицгийн шинжилгээ ухаан одон орон судлаас өнөөдөр бол 21-р зуунд хайж байгаа. Гэтэл одоо өмнөх олон зуунуудын өмнө одоо тийм ээ философи эсвэл одоо теологд ханддаг байсан байх нь л та. За тухайлах юм бол одоо дундад зууны Христийн философийн хамгийн одоо алдартай философч Тома Аквинский энд бол хариулт өгсөн байдаг байна. За энэ хүү асуултны хариултанд Тома юу гэж хариулсан байдаг вэ гэхээр ийм 5 одоо төрлийн одоо хариултыг бол баталгааг бол өгсөн байдаг юм аа. За тэгээд энэ одоо бурхан байдгүй гэдэг асуултанд мөн одоо ертөнц одоо тийм ээ үнэхээр оршин байсан уу эсвэл эхлэлтэй гэдэг асуулт нь Тома Аквинский хариулт өгснийг дараачийн хичээлдэр бүгдээрээ танилцъя. За ингээд өнөөдрийн хичээлүүгээр дуслаа. Гэрийн даалгаварт хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийнхаа тэмдэглэлийг хөтлөнө. За хоёрт нь өнөөдрийн хичээл дээр юу мэдэж авсан тухай ойлголтуудаа жагсааж бичнэ. За гуравдугаарт юу ойлгоогүй вэ? Багш уг нь ингээл яриад байсан даач би ойлгосонгүй гэдэг зүйлээ жагсааж бичнэ. За дээрэс нь дээр дурдсан нөгөө асуултанд хариулнаа. Ингээд дараачийн хичээл дээр уулзтлаа хүүхдүүдээ түр баяртай.